Юу яцгаанда та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Мегабины би дараагийн бичлэгээр оолж байгаадаа баяртай байна. За өнгөрсөн 2 7 хоног ямар нэгэн байдлаар бичлэг хийгээгүй завгүй байлаа. Тэгэхээр одоогийн бичлэгээр бид бүхэн өөр нэгэн unboxing хийх болно. За тэгэхээр бичлэгээ эхэлцгээе. Өмнөх бичлэгтэр бид бүхэн бас ер нь бяцхан giveaway зарласан байгаа. Тэгээ giveaway-ны ялагчиг болгонгуудаа би яг энэ бичлэгнийхаа доор description-с дээрээс бичсэн байгаа шүү. Энэ логотой G branding torsion-ийн тос ирсэн байна. Хоёр төрөл. За тэгэхээр логот нэг нь логотой M1, нөгөөт нь логотой M2 гэсэн хоёр төрлийг цэгэр болон улаан өнгөтэй. За M1 нь логотой усан сүртэй water base гэж ярьдаг. Maro гэд тостой гэдэг бол төстэй. Тос ирсэн байна. За тийм ч мэдээлэл хэсэг. Тэгээд логотой Sean илүү баз Sean-с илүү жоохон сонирхолтой тоосон нөө татаж байгаа юм байна. За тэн арай их зайхтай болчихсон байна. За тэгэхээр болонготой яалчгүй Марутой төстэй тэр болонготой би дараагийн бичлэгээр мөн туршил хийж үзүүлэх болно. Тэгээд илүү сонирхолтой логотой болсон байна. За бүгд нь. За одоо болонготой M2 гэдэг. Энэ болохоор силикон сүртэй буюу силикон тосууд энэ логотой Sean-ы бүх хэдийг тохирдог байгаа. За мөн хайзантай авдаг. За энэ логотой өмнөх одоо M-Cube-ээс юураа даваад бол илүү гэдэг сайн мэдгүй учраас туршиж мэдэх баха. Тэгээ мэдээж лонгот илүү. Миний бодлоор баг зэрэг өтгийм шиг санагдаж байна. Хөтөн тос байна яг алчгүй. M-Cube бол өөрөө болгоно нэлийн шингэвтер байдаг байгаа. Зя тэгэхээр ийм хоёр шин тос ирсэн байна. Moyo brand-ийн за Mailon гэж зурлаг гарч байгаа. Moyo brand Mailon гэж зурлын бол одоо Kilomix гэдэг 22-той Megamix сүгэлтэй загвар ирсэн байна. За тэгээд лонгот өөр stickers бийтэй. За хайрсан дор мэдээж доорол хамгаалтын суурь тэгээд мэдээж Sean-ийн заавар нь байна. Kilomix. Вау. Ерөнхийд нь бас нэлээд хөнгөн. Ингээд бол Shingshaw брендийн Kilomix-тэй байдаг хар бийтэй. Тэр нь болохоор яг тийм ч бас гоё гэдэг. Энэ бол хамаагүй нэг дээр гэж байна. Тэгээд Megamix нөхд хүмүүс л гоо тийм шоу байгаад бол мэдэхгүй. Дээрээс нь цуглуулах байлаа сонирхлоо Sean дордог. За тэгээд дотор буцаалаа яг Kilomix яг үнсээ цөмийн бүтэц бүтэцтэй арга талтай тэгээд хар өнгийн бихтэй байт юм байна. За тийм мэдээж шаарж байгаа та. За мэдээж Moyo brand-ийн Mailon зурлын шоулгууд харьцангуй энгийн шөнөдөөс хамаагүй хөнгөн. Тэгээд дээрээс нь илүү хөнгөн эргэлтээс гадна энэ бол бас маш боломжтой байна. Тэгэхээр дараагийн модсыг харцгаа. Энэ бол Guaguan гэх Moyo брендийн охин компани байдаг. За Guaguan брендийн Yushao EDM гэж загвар ирсэн байна. За тэгэхээр нээж үзцгээе. Тэр мэдээж лонготыг Guaguan брендийн болгоод дизайнер байна. Ирийн бол яг мэдэхгүй байна. За тийм ч бол мэдээллийн QR код байна. За эхлээд л одоо шоу үзье. За энэ хайрцсан болонготой Moyo брендийн шоунуудын хамгийн сүүлээр ажиллаж байгаа юм хамгаалтын суурьтай бол хайрцаг байдаг. Шоу болгоод хамгаалаас гадна суурьд аягүй гомсог байдлаар тавих боломжтой. Зээ шоу харцгаая. За харин шоуны тухайд гэх юм бол юулт нь яг хөнгө юм байна. За тэгэхээр өмнөх Guaguan брендийн Yushao-аас Yushao Pro-с юм бол хавилаа болсон юм. Соронзны хүч бол яг гой боломжтой. Би бол хүчтэй бол хүмүүс сонслоо. Яг дундны хүчтэй сонслоо гэдэг та. За Sean-ийнхаа болгоомтой corner cut-ыг үзцгээе. Тэр бацаг чамаа. Corner cut бол бүр тийм амар сайн юм биш л мэдээ бол мэдээж 45 40-өөс асуудаг юм. За тэгэхээр Sean-ийн гэдэг бүтцүүдийг харъя. За энэ Sean болонгуудаа нэг сонирхолтой давуу тал нь өөрөө соронзны хүчийг нэмж болоо суул бас суулж болдог гараа ямар нэг байдлаар шоугаа соромдоос шаардлагагүйгээр. За тэгээд ихлэ тодорхой бүтцийн харъя.
За гуагуан лонгот таг наавдадсан байна. Тийм байна. За энэ жижигхэн пластик биетүүд нь лонготой гэмтдэг капсул гэж хийж байгаа сүүлийн сташн хийж байгаа. За тэгээд энэ болохоор нэг жижиг соронзоо угшаад түлхэж болдог байгаа. Тэгснээр лонгодоо соронзны байрлал өөрчлөлтөй хүчний одоо плазм нэрээ өөр ихсэж байгаа юм л да. Тэгсээ тэгээ бууруулах боломжтой байдаг юм байна. Тэгэхээр лонготой бас хүчтэй соронз дуртай хүмүүсээс авах боломжтой. Харин шуурд тулах юм бол зөвхөн хар биетэйгээр худалдан гарсан байгаа одоо юм байна. Тэгээд яг бүцээс нь бол яг юм л аа. Яг таг нь авдаг болох юм бол хоёр өөр хийх боломжгүй хуулахгүй байх жоохон асуудалтай учраас ингэ хаа болон магадгүй дахиад цагаан биеэр бас гарах юм байна гэж. Тийм булангийн тухайд гэх юм бол хэд бол пластик хар зөөлрүүлсэнд бол ABC пластик байна. За тэгээд тайм байдлаа авдаг бахаа гэж бодож байна тийм шиг байна. Тийм байна. За тайм байдлаа авдаг жоо харж байгаа сонслууд нь байна. Яг сонслын хүч нь бол яг дуны сонстой гэдэг юм байна. За шоны гол бол нэг үнцэгтэй өнгөн лайрал урцгаа тийм. За бол одоо бол яг анх ирсээр бол сонзоогоо юу гэл энгийн юм уу сул дээр нь байлаа. Тэгээд дээшээ төлөх юм бол юм битдэг гэж баха зүг санаж байгаа. Юмчлал юм байна. Сайсны буцаагаар юм байдалд нь оруулчих. Эргэлтэр гэх юм бол аим маш хөнгөн яг хапер мэддэг бол яг бол моёгийн RS3M болохоор маш хөнгөн гэж загвар. Яг энэ загвартай төстэй хөнгөн эргэлтний мэдрэмжний болохоор гэтээ илүү тийм гацтай юм. Тэгээ нэмэлт хэрэгслүүдтэй юу байгаа гэцгаа. Нэмэлт хэрэгслүүд. За энэ сэдвүүлэнгуудтай нэмэлтээр болонгуудтай core буюу төв ирэх юм бэ? Төв ирж байгаа маа. Төв за мэдээж лагууд запас сонзууд нь байна гэж. Соронзон энэ байна. Хоёр өөр төрлийн соронзтой юм шүү дээ. Тийм бас энэс нь бүд арай 100 зайн арай нэмгэн байна. Тэр ямар ч арай ярих баха. За мэдээж жижигхэн хавтерк. За заавар. Энэ юм бэ? Мартин ягдаад гэж шүү дээ. За моёгийн тимийн бас нэг дамжчин. За тийм мэдээж нэмэлтээр GS юм уу та. За тэгээд чангалаач нэгээд. Утаас шинэ диск ирсэн байна. Нотлон одоо G brand-ийн диск байдаг. За тэгээд моё brand-ийн диск гэдэг бол Z гэж хэлсэн. Тэгэхээр болон утаг моёгийн цэгрөнгөний өрөөгд бол айгуу дэжгүй бол байдаг. Тэнгэр үгээр төстэй. Гэхдээ энэ дискний тухайд гэх юм бол баг зэрэг нэмгийн яг моёгийн эсвэл юм нэмхэн байт юм болоо. Нэг тийм бол зузаан биш. Маусны падтай л гэдэг ойрцоо зузаантай байна. За тэгээд яг хоо тэгээд зуралтай хаа. Хамгийн гол нь моёгийн яг энэ дискрүүдийн гос нухалтай нэг өнгө нь аяг алддаг байх цэгэр өнгөтэй. Тэгэхээр тэгэхгүй чи болохоор өөрөө яг хар өнгөд дагандж байгаа тийм байх байна хар өнгө байх. Энэс аваад юусэн нь дэжүүл. Тэ баазар нэг. Зөвлөе зайн болонготой 6 сарын 26 27 гарсан Walk Top brand-ийн за саранцтай шоолонготой ирсэн байна. За тэгээ шоу зад хийцгээе. За чи брэнд логотой хамгийн анхны яг шоу болготой урдны шоу яг Wushwang M гэдэг бол саранцтай шоу байсан. За яг 2017 оны 1 сард идэл гарч би яг он биш 16 оны 12 сарын сүүлээр гарсан байхгүй он болж исэн. Би тэг яг тухайд анх авч исэн. Тэгээд ботор одоо бараг 2 жил 6 сарын дараа яг G brand цаашны хурдны татвар шоу хийж байгаа. Тэгээд 7 хоног мэдээж Walk series-ийн буюу Walk-ийн 90 шоу. За мэдээж хайрцаг болонгууд Walk 2 4 5 гэдэг төстөөгөө мэдээж айгу fancy харамгтай дээрээс логотой биетэй логонуудаас авч өгсөн байна. Хайрцаг болонгууд мэдээж айгу чим болсон ш. Энэ шоуны харагдсан одоо стандарт G шоуны яг өмнө color scheme-тэй. За татварыг ангийнээс хар эргүүлж өсгөөсөн юм. За татварыг болонгууд баг зэрэг өөр дотроо нөхдөй болсон байна. Харах юм бол за тэгээд мэдээж primary гэдэг тунгалаг пластик хийсэн нийлээ шоуг хурдан болгож өгч байгаа. Дээрээс нь ажиллах. Тэгээд дээрээс нь болонгууд G brand-ийн anti stock гэдэг бол технологид бол шоунд нар хөөс гараад ирсэн байна. Энэ юм дээр anti stock гэдэг болгоотыг давхар зам гэж байна та. Шоуд бол гатаас ирэхэд юм байна байхгүй. Тэгээд дээрээс нь илүү хурд ирэх боломжтой. За тэрнээс нь шоугаа эргүүл үзье. Wow. Энэ чинь яриадсан да.
Ямар хурд юм бэ? Вау, энэ шоу үнэхээр гайхалтай шоу болсон байна гэлээ. Вау, энэ эргэл лонготой юм өшвөн бэ. За тэгэхээр лонготой соронцны хүчний тухай гэх юм бол голын үйл лонгот мэдээж баг зэрэг сул байдаг. За сул. За тэгээд удаа гадны нэгдүгээр үйл лонготой баг зэрэг хатуу байдаг. За эргэлийн тухай гэх юм бол үнэхээр зөөлхөн минь шинээр. Өшвөн гэдэг болохоор яг шинээр мангар хатуу байдаг байхгүй. Энэ болохоор яг хамаагүй зөөлх юм. За тэгэхээр одоо лонготой corner cut-ийн аюу сайн гэдсэн нэрнээс үзцгээе. Оо, ч то бараа нөгөө л орцсон бот иргээд шүү дээ. Ерөөдөл үнэхээр янзтай болсон байна. За тэгээд энэ шоны лонготой танилцуулга биш та бүхэнд удахгүй болно. Зайсан одоо лонготой дотор аксессуард юу байгааг харцгаая. За аксессуард гэдэг ерөнхийдөө валт дөрөвтэй төстэй байна гэх та. За мэдээж лонготой гэдэг хэлгийн альчуур. За мэдээж лонготой стикер болон за валт та брендийн шоны хамаа гэдэг зарим фотошоп Gam брендийн цоошны шоу Gam XM гэж харамстай загварын Megamix гарсан байна. Бичсэн шоу ашиглаад хийж байгаа хийсэн хэрэг бас аягүй сонирхолтой. Тэм бүр хийм хайрцтай байна. Ингээ бомбогш. За хамгаалтын бүр хийцгээс явна. Воо. Хэрэг. Ишон өөрөө ямар хөнгө юм бэ? За эргэлтэд тухайлх юм бол яг хамгийн ихний сэтгэл авах юм бол ерөөдөө айгу хөнгө яг үнэхээр амар хөнгө хэрэгтэй юм байна. Амар хөнгө. Дотор мөр юм байгаа юм бэ? За тэгээд дээрээс нь лонготой энэ дөр маш олон шинэ технологиуд Gam брендийн хамгийн сүүлийн бүх технологиуд орсон байгаа гэсэн. За мэдээж харж байгаа Gam-ы капсулаас хамсны технологиуд энэ бүгд орсон байна. Маш их сорон зарсан байна. За тэгээд эргэлт нь лонготой хин янзтай. За тэгээд corner cut-ын шалгал үзье. Үчид бор 45 градус тэгээд 45 градус 30 градус юм байна шүү дээ. Таван харж байгаа надад бүр ингэ ирмэн зөрчсөн байгаа мөртлөө ямар ч суулг орж иж шүү дээ. Энэ шоч нь бүр яг үнэхээр дараагийн дэлхийг гэдэг шоу юм шүү Megamix. Вау. Энэ ирмэн ямар гоё юм бэ? Вау. Хайшаагийн дастандаа бид харамсахгүй юм байна гэж хэлмээр. За тэгээд Японы харж байгаа юм бол яг одоо булангийн ирмэгс дээр лонготой хооны бүүн гэдэг зөвгийн өв шиг гэдэг технологи орсон байна. Тэгээс тагийн нээж үзэн дээр мэдээж Mercal IPG мэж баг явцсан байна да. Нүг гэдэг IPG 5 байна. За тэгээд логотоос Gam-ы болгоны тэгээд сүүлийн технологийн GS системтэй гэсэн үг. За ийм хүн байна. Энэ шоу илж үзэхэд үзлэх хэрэгтэй байна да. За тэгээд та бүхэн болгоо мэдээ энэ шоунд яг авах гэсэн маань л өөр дээр болоод хүлц ирээд үзээ. Сонирхол мага худалдаа боломжтой байгаа. За аксессуар лонгот мэдээж Megamix болонготой VIP карт байна. За энэ жил нууцлын кодтай мэдээлэлтэй. За Gam-ы болохоор Megamix-ийн заавар байна. За лонготой GS лонготой жиг 2 байна. Яагаад тэгэхээр мэдээж Megamix лонгот өөрөө 12 талтай. Тэгэхээр лонгот 3 шанс 2 дахих GS орноос тэгэхээр лонготой 2 хэсэг өнцөг байх. Мөн болохоор за мөн лонготой Gam-ы цаашны бир уутай. За Megamix шон зэрэг хамаагүй том хэмжээтэй. Шоу хийгээд үзье. Энэстэй Материалсыг гоё хэлдэг юм да. Тэгээд та бүхэн энэ удаагийн бичлэгт харилцсан гэдэг итгэлтэй байна. Та бүхэн миний YouTube сүгийг subscribe хийж за комент болон өөрөөс сэтгэлийн үйлдэгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.